Сайн уу манайхаа. Хай. Бид хоёр номын дэлгүүрт ороод ирцээ явж байна. Тэгээд инхээ бид хоёр яах гэж орж ирсэн бэ? Бид хоёр ууг нь хүүхдүүдийг эзэнд нь багт нь үлгэрийн ном уншчих гээд байгаа. Тэгсэн чинь манай хүн өөртөө баахан ном авсан байна. Миний уншиж байгаа номнууд бүгд дууссан. Тэгээд ганц хоёр нь үнэхээр явцгүй жоохон сонин номууд байна. Тэгээ шинэ ном авч үзээ шийдлээ. Энэ Минжэйний санал болгосон. Тэгээд энэ Муракамигийн шинэ ном орчуулагдсан байна. Би Муракамигийн орчуулагдсан бүх номнуудыг уншиж дуусгасан. Монгол хэлд орчуулагдсан. Тэгээд энэ шинэ ном гарсан байна. Тэгээд энэ юм сэтгэл судлалын сэтгүүл ахаар нь уншиж үзэхээр шийдлээ. Энэ тэгээд яг нэг гарчгийн амин сонирхол татсан төрсний дараа яагаад ухамсарт бясалгал хийх хэрэгтэй вэ? Аз жаргалтай хүүхэд энтер гэсэн сэдвтэй юм сэтгэл зүйн судлалын төвөөс гаргасан сэтгүүл байд юм байна. Энийг бас сонирхож үзэхээр шийтгэв. За тэгээ одоо гол ажилд орцгаа. Тийм. Төвшөө сая төөгийн ахт нэг юм сонирхолтой пин авсан. Тэр нь одоо кастер бичүүлчээ би танарт харуулна заа. Төөгийн ахыхаа бас залуу халуун насыг дуусаад авахар шийдлээ. Яалч юм миний ах бол гоё ах. Өөр энэ дүлгэрийн ном шүү. Шидэт дүлгэрийн алтан ном юм. Шидэт үлгэрийн алтан ном. Бид хоёр өмнө нэг үлгэрийн номнууд авсан боловч тэд нар бол үнэхээр фейл байсан. Тэр яах вэ гэхдээ юу байсан юм аа нөгөө хоол идээ сууж исэн чинь нөгөө ном үлгэрийн ном авах уу гэдээ ирдэ штэ манайхаа. Тэгээд тэндээс нэг 2 3 үлгэрийн ном авсан тий. Тэгсэн. Одоо жишээлбэл би яг миний уншчихыг хүсэж байгаа номнууд бол эдгээр байхгүй. Гэхдээ эдгээр нь бол өөрснөө гарч ирчээл үзэхэл номнууд юм байна л да. Яг иймэрхүү үлгэрийн ном, жинхэнэ үлгэрийн ном би хайж байна. Харин багтаа эднэрийг багтаа ч гэжтэй. Бага ингээд багтаа эднэрийг амар уншдаг гэсэн шүү дээ. Юу гэнэ үү? Самуэл Яковский, Маршикийн үлгэрүүд гэнэ. Энэ байсан шнэ да. Бага ингээд. Тийм байна. Гримийн үлгэрүүд. Зурагтай л да. Яг энэ өөртөө гарч ирчээд үзэх боломжтой юм. Энэ юу н дажгүй юм. Тийм байна. Бас нэг юу илээ нэг юм 108 цувралч хөлөөний үлгэр байсан юм аа. Тэднээс амар хөөрхөн байдгүйсэн. Тийм. Ер нь хараа Монгол ардыг үлгэрхээсээ илүүтэйгээр сонгодог зохиол маркийн хийгдсэн гадаадад бичигдсэн тийм номнууд нь илүү дээр юм байна гэж би ойлголоо. Тэгээд бас нэг юм байгаа нь зураг мурагтай байвал төвшөөж ихсэн уншихад амар гэх. Тийм би өөрөө бас тэрийг нь хараад байна. Дэлхийд сүүлчийн хүүхдүүд ба хар дарсан зүүдний хаан гэдэг. Одоо жишээлбэл иймэрхүү юмнууд л надад болон хүүхдүүд илүү сонирхолтой. Та бүхэн 2 цаг гоо сайхан доор тамлуулсны дараах төвшөөг харж байна. Гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг үгийг зориулъя. За та бүхэнд араас нь бас 2 цаг тамлуулсан төөгийн ахыг харуулах гэж байна. Төөгийн ахыг ихтэй хайр өнгөлөөр харагдаж байна нэр. Төөгийн ах ч бас яг арай гайгүй үйлчлэгэнд орсон л та. Төвшөө бол сет үйлчлэгэнд орсон. Камерла харах ч хүсэлгүй. Уулцсан. Жохон гомдсон гэтэргээд. Бид дөрөв дабл хийгээд байгаа биш үү баг. Тийм ээ. За тэгэхээр юу ураад байгаа юм? өөр танд зориулж нэгэн гайхалтай шагналыг гардуулах гэж байна. Хүмүүс одоо ингээ одон аваад ах юм аа ч одоо. Салийн дэргэний ажилтай. Одоо хак хийстэйс. Юу юм бэ? Гайхалтай за. Ардыг амгичсан. Өчтэй. Тагш авах. Харин баярлалаа. Харин ийм баггүй юу? Наа чи утга юм. Болцсон. Болсон гэж зодог тайсны чинь тэмдэглээд өгч байгаа. Одоо ахаа хязгаарч уух. Тэгж байгаа юм. Одоос ганц хоёр юм байгаа.
За баярлалаа. За энэ бол зүгээр яг хөгжилтэй санагдаад авсан шүү. Тэрнээс одоо доромжилж байгаа даа биш. Тийм байна. Энэ Хамгийн хөгжилтэй үг бичсэн нь угаасаа энэ л байсан. энэ гэхдээ хаана вэ? Интернет Дотор байлаа. төвшөө бас нэг өөр нэг зүгээр пин авсан. Тэрний үнд очив. Би өөртөө цүнхэн дээр наах гад энэ пин авсан. Энэ бүр үнэн янаг. Яаж байгаа бэ? Ягаад манай улс төрийнхэн ийм гэж Бичээд явуулсан байсан. Ингээд бид хоёрын ээлжидний өдөр эхэлж байна. Өнөөдөр бид хоёр фитнес рүүгээ явах гэж байна. Одоо бол гэрээс гарах гэдэг маш том ажлын урд одоо бид хоёр тулж ирсэн байна. Тэгэхэд надад өдөрт ийм их битмий өгдөг. Гайхалтай юу? Бүх юмаа бэлтгэлийнхэн зүгт хийсэн. За, гаргах бил. Аран хийсэн чи гар хөрөхгүй. Sorry. За, ингээд бит хоёр жилийн хамгийн их явдаг газар руу. Нэг жил дунджаар бараг 300 удаа бол ямар ч очдөг байна. Нар амир өгч тий. Би жоо онгор юм болохоор наах. Нар надад нөлөөлөхгүй. Би ихтэй лигд байхдаа бараг 700-800 очдог гэсэн баг. Тэгсэн баха. Уранган руу. Хүлгийн жолоо мушиглаа. Хол ээж байгаа шүү дээ. Өндөр алхахыг ч утсан шүү дээ. Бодлол юм да. Чээр сандал өмсөв байтал. Өнөөдөр инхээ юу их юм байгаа мэдэхгүй. Би бол ямар ч сан очиод заал сулаа явуулж байгаа шин. Доор нэг жоохон төмрийн ажил хийгээд биш уран дархан үнэлтэй. Төмрийн ажил жоохон хийгээд тэгээ сэлэн. Өнөөдөр бүх энержигээ ер нь барах төлөвтэй. Та нар инхээгийнхийг бол влог дээрээс нэг харсан баха. За нэг иймэрхүү юм явж байгаа гэж шаад гэж. Миний нэг тийм дэлгэрэнгүй харагдахгүй байгаа баха. Тэр өөрийнхөө бас нэг харуулад та хэд жоохон гайхаад өгөөрэй гол нь. Вау гэдэг. Тэгэхгүй бол бас жоохон урамгүй шүү дээ. Би нэрээ йогч юм болсон. Тийм инхээгч чи йогч юм бол. Йогч юм болсон. Би спортоос олсон. Ахаа энэ. Намасте. Гэгэрсэн би. Удахгүй цагаалт бол гэхгүй. За энэ бол үнэхээр жог байлаа шалгатлаа шүү. Инхээ нэрээ өстой цагаан алтан болчвол нэрээ. Та нар төсөөлөрөө заяа. Шууд дээшээ харахад чинь тэнгэр дээр 7 ширхэг луу. Хоорондоо хөл бөмбөг тоглож ирэх гэсэн үг шиг заа. Махнаас гарцсан байвал. Нэр надаа ийм гоё фотолог захиалж өгсөн манай хайр. Заас тийм. Ийм дандаа ч гэж таа 3 плюс 4 фотолог байгаа. Бүгдээр Spider-Man-ийн нөгөө комикийн зурагтай. Би энд амар гоё баярлаад байгаа. Би энийг ер нь их хүсэж бас захиалах гэсэн юм байна. Ийм гоё фотолог авч гисэн би энэ фотологоор гайхуулах гэдэг гэж чааваас нь ч юм. Гоё байгаа үнэхээр гэтээ гоё байгаа. Надад бодоодоход нэг юм комикийн зурагтай фотолог нэг байдгүй те. Дандаа Ганц хоёр л гэдэг баг. Гэхдээ зүгээр Marvel хийвч. тэгээ зүгээр Marvel зааруулах гэсэн бичгтэй л юмнууд байгаа. Тэрнээс яг ийм юу бол байхгүй. Би Чинзоо найзаасаа инспирэшн аваад те яг ийм юмнууд айгүй гоё үт юм байна гэж бодов. Маа Чинзоо ч өөрөө нэг тийм хувцалт нь амар cute штэ. 13-тай хүүхд шиг дандаа нэг тийм хүм өмсөд. Тэгээ би тэднийг хараад одоо ийм том болчоод бид нар бас ийм өмсөх нь зөв ч юм буруу ч юм гэж бас буруу юм байлаа. Угаасаа нөгөө нэг өөртөө таалагдах юм өмсөх юм байл. Тэгээ би Чинзоогоос ингээд гоё инспирэшн аваад тэ. Миний найз ч бас тэр би биндээ инспирэшн өгнөө. Нэгнээсээ сайхан урам зориг аваад явдаг шүү дээ. Найзаагаа бүр санчлаа. А Чинзоог би бүлийдмээр байгаа. Энэ фитнест жилээр нь бүтгүүлээд тэгээ хувийн дасгалжуулагч манай багшийг авсан. Гисээ гэхгүй дээ.
авсан гэсэн. Багш наяар тарсангүй л хичээл. Их цөөхөн таарж байгаа бид нар. Тэг яг зүгээр бид нар нэгнийгээ жаач хийх их дургуултай шүүх. Гэтэ би энэ дөр болж яг чонцог шүүмөр аваад. Зав олдохгүй байна гэдэг байгаа байхгүй. Үгүй зав алгаа. Ингээд ийм чим, тийм чим гэдэг ингээд нэлээд шалтак ихтэй байгаа даа санагдаад байна. Энэ бол хүний амьдралын нэг 2 цаг л та. Өглөө эрт босоод ч юм уу айлсгүй бол за нэг 11 мэг гэхэд орж ирээл 1 цаг хүртэл хийгээд гарахад л болоо асуудал байхгүй. Тэгээд баг зэргийн өөрчлөлтийг бидээрээ мэдрээд эхлэхээр Чинзоогийн хувьд бол гой урамшаа явах байх гэж бодоод байгаа. Тэр хүртлэх төсвөр төвчээрхээс илүүтэйгээр зүгээр л ирдэг байх энэ асуудал дээр Чинзоо хойш суугаад байгаа дээр би нэг жоохон шүүмжтэй хандаад байгаа байхгүй. Би тэг янз янзаар үзсэн л дээ. Ер нь шарын малтаал ингээл доромжилж үзээл те. Чи ийм тийм чи сууг мууг гээл Чинзоогийн ингээл ерөнхий жоохон махиж хийж байгаа юм бийг ингээ амархан хийж үзүүлээл. Тэгсээр хор шаргуул юм билээ. Одоо зүгээр бас влог үзэх юм болов те. Үзэл байлгүй. Чи гомдоолоод байна. Гомдоодох юм байхгүй ч. Би шодрох юм. Нэг үзчихэвэл тэгээд бас 2 жилийн өмнөх би одоогийн би гэдэг ингээд миний юм харьцуултуудыг бас хараасаа гэж хүсэж байна. Би бол ер нь огт өөрчлөгдөв. Гэхгүй тийм 2 жил огт өөрчлөгдөггүй. Ер нь бол нэг жил гарны дотор бас гоё болсон шүү дээ. Жимийн хаяад туранхаа мурхаа болоо. Амар турцсан байсан юм шиг санагдсан шүү дээ надад л. Намар бол бас угаасаа 10-73 кг болсон шүү дээ. Йоо, яриа л зөндөө турах байсан. 83 см өндөр мөртлөө 73 кг болсон байхгүй. Тэгтлээ хайсан. Тэгж хаяад тэгээд буцаагаад маса авах гээд одоо ингээд махаа идчихэж байгаа байхгүй. Ер нь чиний мас авах гэж зовж байна гэж байгаа шүү дээ. Та нар дугуйгаас гэж хүсэж байна. Тийм бол лайк. Cheers. Бидний кофег уугаар яг нэг кофе уусан юм шиг болох юм байна. Энэ ихтэй нэг шоконд авах шиг байгаа даа. Инхээр хийсэн аналист гаруул. Надад хэр оргийн кофе уусгүй нөлөөлөхөй болчиход байгаа. Би анх гэхдээ американо амсч чаддгүй байсан гэж хэлж илүү. Би американо захихаар миний американог авчаад өнөрж үзчихэд яваад идэв гэсэн шүү дээ. Би дандаа латте болдог байсан. Гэхдээ тэр латте ч бас муу байсан юм байлаа. Ер нь бол сүйтэй болохоор онцгой байсан юм биш. Өсвөө агуулаагүй юм хүн буудаг болсон байгаа. Тэгээ саяас инхээ нэг кофены тухай юм уншаадсан. Тэгээ кофений агууламжийг зөвхөн кофеноос авсан дээрээ гэсэн. Энержи ундаанууд нь шүү дээ. Тэд нар чи өөр ямар нэгэн бод агуулсан болохоо хөгшрөлтийн хувийг 20-30% нэмэгдүүлдэг гинэ. Тэгээ ер нь кофе авах гэж байгаа зөвхөн американогоос л авсан бол хөгшрөлтийн процессыг 5-10%-аар удаашруулна гэсэн судалгаас уншлаа. Тэгээд эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн сайн нөлөөлөл нэвтрүүлээ. Сэтгэн бодох чадварыг сайжруулах гэсэн. Энэ бол инхээ яагаад сайхан штэ би яагаад залуу харагддаг юм уу? Нэрээ дээр ингээд авсан чи эдгээр нөгөө нэг юм юутай ирдэ штэ. Логотой ирдэ штэ. Дээр одоо Amazon-ыг өгсөн. Надад бүр Apps-ийг өгсөн. Apps-ийг өгсөн. Тэр өдөржингөө би бүтлгүүцсэн шүү. Юу хаа тий. Тэг яхаа өөртөө уучлаарай эндээс өөр алга гэж хэлж өгсөн л дээ. Гэхдээ жоохон Amazon-ын тогтоо уусаа тэр өдөр би. Тийм үү. Ингээд өдөр болгоны нэг юм тэнд суудаг хөөрхөн хүмүүсийн гайхалтай мэдчилгээгээр үргэлжлүүлдэг байгаа шүү дээ. За хай хөөрхөн. юу атааг нь арчиж байгаа юм. За ингээ байхгүй влогонд орлоо. Түрүүний юм миний хэлж байгаа шээ. Манай юу хэсгээр яваад. Би армаар Тий. Американо чи биеийг сөөлөх авсан гэх юм. ааших. Американо биеэс усгүйдэг. Архил биеэс усгүйдэг гэсэндээ. Американо ихтэй байж. За одоочудад зориулсан локер биш бол усна яа.
Хөшин Би заваа болохгүй хаа тэгвэл тий. манай нөх хин эрхмээ лимит За. өртөө дээгүүр локер авч ирж илээ. Тэр бүр болохгүй шүү. Дандаа доошоо болох гэж байлээ. Ерөнхий дандаа 180-аас доошоо хүмүүс бол дандаа доогуур локер. Азар би 3 сая жилээ юм байна. Заалгаа. Байхгүй. Байхгүй ийм л заал өгөхгүй байна юм. Олон улсын юм явуулж штэ хаанчтай. Ямар юм жийсэн аяа. Гайхалтай юу. Натурал шит. Натурал хог гэж байна. Би монголоор орчуулж зүг биз дээ. Байгалийн хог гэж байна. Натурал ногш. Тавлаа гэдэг. Тэ. Инхээ влог хийхгүй байгаа учраас би одоо өөрөө зориглон хийж. Нэгэн тийм уусных энэ талаараа жоох ярьчих. Энэ яг яадаг гэлээ. За хаван хөөн дотор өгчнээ энэ цагаан гатай болохоор чинь хотоодны үйл ажиллагаа сайжруулна аим шүү дээ. Супер гүйс цагаан гач. Энийг тэгээ хамгийн гол нь манай энэ жуус бар маань өөрснөө хийдэг. Ер нь бол өөрснөө хийдэг байхгүй. Манай энэ дүү найруултын өглөө 4 цагт босоод юмнуудаа бэлдээд найруулад амар хөдөлмөрч байгаа сте. Би бүр ингэ бахараад байгаа байхгүй. Цаанаасаа. За гэтээ нэр ингэсэн ингээд өөрснөө хийдгээ тэгээд энийг нь аваа хэрэгэлдэг тэр. Байхгүй guys. Миний фотолог хүмүүсээ гараад ирсэн шүү. Чи царж авахд орохгүй шүү дээ. Зүгээр хөө. Би албаар цээжнийхэн булчинг харуулж. Үнэхээр их чинь миний фотологыг өмссөн байна. За өнөөдрийн пүүсний сонголт юу вэ? Ай Коби 11 гэдэг бүүз өмссөн байна. Одоохондоо шинээрээ хатуу байна. Одоохондоо шинээрээ хатуу байна гэж. За тэг Чинзо Номки 2 одоо орж ирж байна л гэсэн. Тэр төрүүлж ороод байж хаар шийдлээ. Сайхан дээ манай жимд нэг юм хов бацдаг булан байт юм бөөдөн. Ховны булан гэж нэг айхтар газар байгаа даа манайхаа. Одоо хэдүүлээ тэн дээр очих гэж байна. Хаяа зүгээр тэнд суугаад юу ч хиймээргүй санагддаг юм. За сайхан царайгаа уншуулчих. Welcome. Нэрээ болохгүй. За бидний алдарт ховны булан бол одоо энд харагдаж байна. Одоо энийг юм тавиад тий. Энд чинь ингээ бүх юмнуудаа тавина. За карманда юу ч үлдээж болохгүй. Хаа. Одоо суу. Тэгээ суугаад. Тэгээ сууж идэл яваа хүмүүс овоорно. За тэгэл эхэлт юм да. Амьдрал. За жим дээр ирээд дараагийн хийдэг юм юу вэ гэхээр эднийхээс нэг юм авч яваад. Нэг юм. Энэ юу вэ гэхээр 200 г арх, 100 г виски. Яг гоо тэнд сониочин бас гоё найзууд ирсэн байна л да. Одоо удахгүй та хэд мэд мэдүүлнэ заа. Болдоо ирсэн баг шиг. Ууга байна. Би нэ хараа муу болохоор харахгүй нөө. За тэгээд тун удахгүй хөөрхөн дүрснүүдээр уулзцгаая. Чинзог дээр өнөөдөр жим хийх болно. Харин би бассейн цэлээ гэсэн чи шилээ мартсан шүү. Гэтэ төвшөөг бассейн цэлүүлэхийн тулд би бараг 10 минут малгайг нь хайсан байдаг юм. Хайв шүү. Тэгсэн чинь шилээ мартсан. Чи өөрөө энд гэхдээ ингээгийн буруу штэ guys. Миний юмнууд шүү дээ. Яг ингээ миний нүдэнд харагдах газар, миний яг мэддэг газрууд байх юм бол би тэднийг ингээ ямар ч асуудалгүй авдаг байхгүй. Би шилчээ үүд шилэн донд байгаа гэж хэлсэн. Тэр үүдний шилэн донд юу гэж байна? Тэ хааных юм. За хаана эдийн тэр шилж байна? Бандган дотор. Миний бандажны савнд бүх юм хийчих юм бол би тэнцээ. Шилэн дотор явах уу хаанах хэвчээ. За манай фитнес юм гоё шин замтай болсон байна guys. Үнэхээр шин зам шиг харагдаж байна. Тэр бүх зүйл нь шин мэт санагдаж байна. Энэ замыг бүгдээрээ турш үзцгээе. Энэ бол нэлээд ойлгомжгүй байсан. Байгаад байна. Над бол одоохондоо старт. За тэнцээ энэ чинь шууд спидийнхаа өгөгдлийг энэчнээс
замаа уруудуулаад өгсүүлэх тохиргоо юм байна. За шууд буруу дээр нь тавьж байгаа. Баг зэрэг алхаад. За жоо энэ track charts гэдэг бүх мэдээлэл гарах юм шиг. Медиа гэдэг дээр нь юу? Oh, Netflix, YouTube, Instagram. Oh my god. Юу вэ? Окей, YouTube. Oh, lol, энэ ч хүн аккаунт оруулсан. Янз юм бэ. Оо, солиот. За, жижи. Хэдэн минут сайхан алхачаад үндсэн тацглууд руу орно. За нэг гоё зочин орж ирсэн. Олж ирлээ. Тийм ээ. Фитнес дотроосоо явж байгаа олж ирлээ. Тэр маань бол мэдээж Монголын сагсан бөмбөгийн үүсэл хөгжил одоо өдийн хүртэлх шатанд бас маш том хувь нэмэр оруулсан NBA-ийн аналист. За тэгээд төвийн байрлал одоо би ерөн зүгээр сагсчтай зүүрлээч гэх юм бол магадгүй 3-аас шид төв тоглолцдог Дирк Новицки юм шиг тийм. Тийм сайхан найстайгаа таарлаа. Тэгээд бас жижигхэн яриа авах боломж олдоод бид энэ ч сууж байна. За манай Богогийн хувьд ер нь карьерийн хамгийн ингээд гоё дээд төвшин үзүүлэлт хэдэн оноос хэдэн онд болж гэдэг талаар гоё дурсамж. За сайн байцгаана. Яг одоо карьерийн оргил үе одоо эргээд харахад бол 2014-өөс 18 он хүртэл байсан юм. 4 жилийн хугацаа. Энэ 30-наас хүртэл ч юм. Яг тийм байсан санагдаж байна. Дурсамж гэх юм бол одоо тэгээд гой дурсамж зөндөө байгаа шүү дээ. Тэгээд одоо дөрвөлжсэн дурсамжууд. Аваргын дурсамжууд. Тэр үед ерөнхийдөө аваргын бүгж мөгж гэж байсан юм. Байсан шүү дээ. Тэгээд одоогийн бүгжиг бол арай чанар муутай. Тийм бүгж өгдөг гэсэн. Одоо бол гэхдээ тэр үеийн саксны лигийн тоглолтууд болдог гэсэн арена ч гэдэг юм тий. Ер нь бол төвшин агцсан тий. Шал өөр болсон шүү дээ. Энэ гоё аренатай болсон. Сагсан бөмбөгийн холбоо ч гэсэн маш сайн холбоотой болсон тий. Одоо олон улсын тэмцээн бүх тэмцээнд эрэгтэй эмэгтэй бүх баг оролцож байна. Янз бүр гоё байна. Сагсны хөгжил маш том ураг шаалгасан. Эр хөлрөлт төлөвлөгөө юу? Тэр нууцаа. Гэхдээ нуугаад их явах хэрэгтэй. Иргэшил одоо би бол яг одоогийн өдөр бодсон юм алга. Төлөвлөсөн юм алга. Одоо лиг дөхөөд ирэхээр одоо нөхцөл байдал, биеийн нөхцөл байдал, ажил төрөл одоо ямар хөө байна. Тэр нөхцөл байдлыг харж байгаа шийдэндээ. Ер нь бол зодог тайлах болоогүй өстэй. Вэ одоо тайлах амархан шүү дээ. Одоо тайлыг бол одоо ч тайлчих шүү дээ. Тэр шиг амархан байхгүй. Тэгээд яг одоогийн байдлаар тайлна гэсэн бодол бол алга л байна. Тайлах бол амархан. Нэг юм өнөөдөр өглөө болсон тоглолт шүү дээ. Оклахома Сити Thunders Индиана 2-ын. Тэрний талаараа. Яг ер нь зүгээр эхлээд бүгд харсан багс илгээ сайн байсан Индиана. Тэр бол мэдээж талбайд даваа тал багаараа сайн тоглолдог. Индианагийн ер нь даваа тал бол багийн тоглолт. 10 хүн тоглолдог. 10-аас сайн тоглолдог. Тэр нь одоо энэ финал хүртэл явж штэ. Тандрын хувьд бол мэдээж гол тоглогчдод нь одоо J-Dub за Shea тэр бүгд сайн тоглосон. Гэхдээ эцсийн мөчөд бол Shea бол жоохон ядралт авсан харагдсан. Тэгээд хамгаалтанд ороодсэн. Тэгээд тэрний зүрүүгээр бол хожигчлаа өнөдр. Багийн тоглолтын эсрэг ур чадвар тоглоод багийн тоглолтод нөжлөө. Ямар гоё ярилтай тий. Өмнөх яг OKC-гийн талбай дээр болсон тоглолтын дээр болохоор бүр доминант хоцсон шүү дээ. OKC чинь Индианаг. Тэгээд тэр тоглолт өнөөдрийн тоглолт хоёрын зөрүү нь талбайн илүү юм уу юунд байгаа? Ер нь бол талбайд байгаа. Талбай дээр тоглоно гэдэг одоо нэг 10 тоглогч эсрэг багийн талбай дээр Индианагийн 10 тоглогч 5 сайн тоглож байгаа байхгүй. Талбай дээр ирэнгүүт Индиана 10-аас сайн тоглоод эхэлж байгаа. Тэгэхээр жил хамгийн аюултай болчихж байгаа. 10 хүн сайн тоглоно, 5 хүн сайн тоглоно гэдэг нь зөрүү бол шал өөр шүү дээ. Яг тэрийг ингээ урт тоглолтыг гаргаад хожижчлаа бол харагдсан да. Миний харснаар бол. Одоо дараагийн тоглолтод дахиад Индианагийн талбай байлаа. Тий, дахиад Индианаг л. 3-1 болох боломжтой. Бага шүү дээ. Боломж бол бүрэн дүрэн байгаа. Энэ багийн тоглолтод хийх хэрэгтэй. Одоо ер нь энэ финалсын аврах багаар энэ хоёр багийн ер нь аль нь илүү байх боломжтой? Мэргэжлийн үнэ нүдээр харуул. Ер нь яг одоо бүрэлдэхүүн ярих юм бол мэдээж таандар илүү. Гэхдээ нөгөө талд нь ур чадвар ярил таандар илүү. Одоо бүрэлдэхүүний ур чадвар одоо чадвар тий. Тамирчдын чадварын зөрүү гэдэг шүү дээ. Тэн дээр бол таандар арай илүү. Гэхдээ багаараа сагсан мөчөөрөө багийн спорт учраас багаараа жиг тоглож байгаа Индиана илүү. Багийн тоглолт нь. Багийн тоглолт. Ур чадвар хоёрын зөрүүн тий. Тасалжуулагчид бас Индиана илүү туршлагатай аварга болж ирсэн. Энэ багийг босгосон гэдэг тэр талаараа Индиана илүү. Нөгөө нэг Shea дээр чинь нэг ийм комплейн амар хөөсөд байгаа шүү дээ. Алдаа их авдаг. Шүүгчнэр Shea дээр илүү үлээдэг гэдэг. Энэ дээр ер нь бодол байр суурь ямар байд?
Ер нь тэгээд яг ур чадвартай тэгээд энэ одоо авиастай яг ид залуу тоглож байгаа тоглогчдэр нэгдүгээр шүүгчнэр үлээдэг алдааг бол одоо үнэлгээ авцсан мэн гэсэн үг шүүгчнэрээс энэ сайн тоглогч байгаа гэдгийг одоо баталсан мэн гэсэн. Тэгээд нэмэлт алдаа үлэн. Дээрээс нь шээ хувьд өөрөө бас алдаа авах тасаа. Харин ухаалаг. зээл байгаа. Тий, зээл байгаа тий. Тэр бол зөв шүү дээ. Одоо мэдээж тоглохны хүмүүс бол тэгж алдаа авах чадвараа сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл заавал ингээл зүтгээд ийн гэж байхгүй шүү дээ. Тэгээ эсрэг багийн буруу хамгаалдаг шийтгэл гэсэн үг шүү дээ. Одоо хамгаалж байгаа хүнийхээ чиний гар доошоо богино өсгөө алдаа аванд. Тэгээ ур чадрын л асуудал гэсэн. За одоо нэг юм сонирхолтой хөөрхөн зүгээр тэр үү энэ үү гэдэг асуулт шээ заяа. Шээ юу Антони Эдвардсон? Миний хувьд дуртайг бол бэд дурцсан. Яг одоогийн байдлаар илүү нэг үл шээ. Тэмээ сонголт бол Эдвардс. Prime үеийн LeBron James үү Dwayne Wade үү? За наач ойлгомжтой шүү дээ. LeBron Prime-тэй дөх тамирч юу байхгүй шүү дээ. Одоо бүх алдаа дутагдал сул тал байхгүй шүү дээ. Дээрээс нь тэр том биетэй учраас давуу талтай болчихно. Jordan-гоос үгээр илүүгэл том биеэр илүү. Тэгээд тэр хоёрын алдаагүй хоёулаа сайн тоглодог. Гэхдээ том биетэй илүү шүү дээ. Миний хувьд юу л гэж бод. Anthony Davis үү Dwight Howard уу? Хоёул эд үдэрээ. Тий, эд үдэр. Яг л одоо зэрэгцэл Dwight Howard шүү дээ. Dwight Howard. Тэр Howard эд үдэр бол амар шүү. Гэхдээ тэр нь удаан үргэлжлээгөө. 2-3 жил эд сайн prime байсан. Тэгэл тэрнээс ш унтсан. Anthony Davis бол Howard-ыг бол удаан сайн тоглож байгаа шүү дээ. Доорож 10 жил сайн тоглож байна шүү дээ. Яг карьер нь бол Anthony Davis илүү яг prime үедэрийг бол Howard хамгаалсан бол амар байсан. За одоо тэгвэл энэ их сонирхолтой болоо гэж бодож байна. Prime үеийн Cousins, одоо энэ цаг үеийн Oklahoma-гийн Chet хоёр. За энэ ч одоо тэгээ prime үеийн илүү л дээ Cousins үеийн илүү шүү дээ. Chet бол одоо prime үедэр очиагүй шүү дээ. Дөнгөж гарч ирж байгаа учраас Cousins илүү prime. Ер нь Chet-ийн одоо байрлалын ирээдүй одоо энэ саний төвийн байрал дээр хүчний байрал дээр тоглодог тамирчдын карьерт хүрэх болоо Chet. Одоо тэр бол жиг өөрөөс нь шалтгаална. Chet бол одоо байгалийн өгөгдөл байна уу байна. Потенциал байна уу байна. Одоо сахилгууд бэлтгэл сургууль өөрөөс нь шалтгаална. Тэрийг хадгалж чадах юм бол Chet бол маш гоё ирээдүй харагдаж байна. Миний харж байгаагаар бол Сүүлийн асуулт. Лука Дончич өөрийнхөө бие дээр маш их өөрчлөлтүүдийг авчирнаа гэж бэлтгэлд гараад эхэлсэн байгаа. Тэгээ өөрчлөлтүүдээ бас сошиал медиагаар тавиад эхэлсэн байлаа. Тэгэхээр зүгээр тэр Маста Лука Дончич юу эсвэл арай илүү атлетик Лука Дончич илүү байх болов. Энэ бол зүгээр мэдээж ирээдүйд үр дүн харагдах л зүйл л дээ. ирээдүйг бол таамж ирж шүү дээ. Тийм, таам гаргахгүй. Атлетик нь илүү шүү дээ. Хамгийн илүү л. Атлетик нь илүү. Тэ. Маста үчин ямархан цуцсан шүү дээ. Цуцсан гэдэг чинь тэгээд чи одоо сул чи өдөр одоо амьдрал дээр шигсэн тархалаад ирэхээр чинь тэгээд болж өгдөггүй шүү дээ. Яг дэндэл адилхан. Турхаа фит Лука бол аюултай хамгийн аюултай сагч юм байна гэж харж. Би болохоор Лукаг зүгээр ингэж хараад. Тийм, Маста Лука болохоор тоглолтын дээр угаасаа нэг тийм нэлээд таакл өгдөг, контакт өгч тоглолт шүү дээ. Тэгээд тэрүүгээр өөртөө зай гаргадаг. Тэнгүүтэл тэр нь илүү байхгүй болчих юм болов. Тэр байхгүй болно угаасаа. Гэхдээ тэрнээс илүү тэр чинь хөдөлгөөнтэй болно гэдэг чинь хөрл илүү таа. Нэг хөдөлтгөөс бол хоёр хөдөлтөг болно шүү дээ. Атлетик болохоор ч. Магадгүй бас хамгаалалт дээр сайжрах. Тийм хамгаалч гэсэн ажиллаад эхэллээ шүү дээ. Тийм турхан хамаагүй дээрээ. Тэрийг шүүсээ тэгээд өөрөө мэдээд ингээд тураад эхэллээ шүү дээ. Атлетик болоод эхэллээ. Зөв зөв. Аюул хамгийн сайн ухаалаг сагч шүү дээ Лукач тийм. За яг аль багийн дэмжигч үлээ? Lakers шүү дээ. Лос Анжелес Lakers. Уг нэг багийн дэмжигч. Чиш Lakers шүү дээ. Нэг багийн дэмжигч. За ямар гоё яриа авч ба. Баярлалаа. За амжилт. За амжилт бро. Уучлаарай. Энэ бол бяцхан рекламны цаг. Та бүхэнд бидний хамтран ажиллагч K-Dropsic.com-ыг танилцуулж байна. K-Dropsic.com дээр та яг одоо төвшөө өнгөсөн промо кодыг ашиглаж цэнгэлэлт хийснээр 20% бонусыг шууд авах боломжтой. Мөн дээрээс нь унж болох хамгийн шилдэг лүүтүүд, хурдан шуурхай бүх банкны аппликейшнуудыг дэмжихээс гадна шууд Quick Pay-аар төлбөр тооцоогоо хийх боломж. Өдөр бүрийн үнэгүй кейснүүдэд нээж азентойгоо үзэх бүрэн боломжтой. Мөн бид хоёрын зүгээс зарлагдсан giveaway-юудэд оролцох боломжтой. Маш олон төрлийн сонирхолтой ивентүүд, маш олон төрлийн epic item-ууд, rare item-уудаас бүрдсэн K-Dropsic.com-оор зочлохоо мартаоцай. За одоо энэний зааланд нэг амар хүн байгаа заяа та нар. Байхгүй. Эмэгтэй төвөнд тоглогчийг карьер дууссан явж байна да. Юу гэдэг? Эмэгтэй төвөнд тоглогчийг карьерийг бас дууссан юм байна. Сэтгэл сайн уу? Микрофон авч байгаа юм. За. Та өөрөө Монголын эмэгтэй нэг саксны карьерийг бас дуусгасандаа юу гэж бодож байна те? Та өөрөө энэ асуултанд маш товч өгөө тодорхой хариулна уу? Ерөнхийдөө ичж чинь гэх юм уу? Сая би өөртөө бас асуулаа. Харин тийм ээ.
Нэг амирын болох ухаал хичээл. Ийм л муухай хүн байна да. Яа, амар ихтэй хийж байгаа. Ууга тэнцээ суур дарж байна. Би ерөөхдөө ам хийж байна энэ тэрүүгээрээс. Цаахан ам хийж байгаа. Сайн байна уу? Сайн байна. Хаагур яваад байна. Одоо нөгөө чинзаа орж ирэх хэвээр. Тэгэхээр одоо Аамар юм шүү. тэгэхээр одоо эхлэхээр ерөнхий ингээ гайхаад. Чинзоотой эхлэх гээд байгаа юм. Чинзоо одоо чиний пянг даана гэдэгт итгэлтэй байна уу? Ерөнхийдөө бол итгэлгүй байна л да. Харин тийм ээ. Тэр хүн ч одоо тэгээд сүнсэндээ өрцөнгөө л гişгэл хөөрхий. Чинзаа нэг юм харагдах юм болоод гэж. Тэгэл учир нь олдон доо. Цаадах чи юу ороод ирсэн баг. Хаана явж байгаа? Нөгөө бүжгөөрөнд Джек хийд нөгөө 8-аас л. Нөгөө 8 цогцол яаж байгаа. Яг гоё үе дээр. Ямар гоё юм бэ? За одоо очиж бүгдээр хамтаа шоолцгоё хөө. Халаалтын 8 дасгал гэж байдаг одоо тэр 8 дасгалыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр ер нь бол яргын 8 дасгал гэж нэрлэдэг. Одоо бүжгийн өрөөнд яргын 8 дасгал руу орцсон юм байна. Тэр ихтэй бол хүн шоолтгүй хүн дасгал уу? Шинийн төл ороод ирлээ. Араас наарлаа гэтээ бас юу болчихжээ. Өөрчлөгдчихчихөө. Энийг бол халаалтын 8 дасгал гэж нэрлэдэг боловч яг үндэ яргын 8 дасгалаа гэж хэлээл явчихлаа. За. Одоо улаа эргүүл. Улны дасгал гэдэг юм да. Хошоо өсгөө гүц тавь. За энэ Чинзогийн яргын 8 дасгал дуусчих юм бол битээр үндсэн дасгал руу орохгүй хүлээж байна. Энэ гоё дасгал шүү. Яагаад наад дасгал чинь гоё юм? Тэр гоё орж ийн үе шиг тийш орж ийн юу санаа. Амархан дасгал гоё дасгал. Яа, за сүүлийн 10 дээр ш бас. Юм бодож чинь. Наач бас амар байгаас та. Гэтэ сүүлдээ мэдээ авчаад амархан байна. Түр шууд Сүүлийн тавтай мэдээ авчаад. анхнаас шууд бэлтгэл хийхдээ мэдээ авах гэж байна. Тэгээд мэдээ авах. Амарчтай юм гулжигнаа л зүгээр. Орж байгаагүй мэдээ аав. Ингээд цаа халуу түгээд ингээд Гараараа татхаас илүү хөлөөрөө тий? Гар бол зүгээр тулгуур шүү дээ. Гар бол зүгээр тулгал үүрэгтэй. Тий. Шинзоо орж ирсэн байна. Одоо битүүрийн үндсэн дасгал эхлэх гэж байна. Би нэг мөрний ар урдл яваад байж байна. Let's see guys. Юугаа ажиллаа? За наадах чинь хаяхад хайрн л байна да. Бистэлтэй тэр бистэ. Харин тий. За 20 фут. Хөнгөн байна шүү дээ. Хөнгөлөөд шүү дээ. За одоо толгоон дээр тавьж агаад эргүүлчих. Баг. Атасаа явж шууд үзүүлээ юу? Ачаачтай нэмжээд байна. Энэ хоёр чи шал өөр болчихж байгаа шүү дээ. Доош алдаад байна. Доош алдахгүй яг энэ зулаан дээр ирээ. Андис кистер асуу. За би энэ мөрний араа чи одоо нэг үзээд. За. Яаж ажиллаад байгааг нь. За ингэж ажилтдаг юм. Яг энэ доод далайн энэ доорхоо. Тийм байна. Энд чинь ингээд гар ингэж яваад гар доошоо мухаар Суларчаад байгаа. яг нэг мөрний харыг дээшээ төвчж байгаа тасгалуудтай дандаа.
Наач амдаа 10 гол, маань одоо 20 голоор шаажнаа гэж. Зөв шүү дээ. Яахлаар зүг байлаа. Буруу шүү дээ. Амар уу? Амар. Тасрагч. Гайг болов. Юу ч намааг бодвол чи өөрөө амар биений потенциалтай. Ууг нь ингээ харах юм бол нэгээс өгтөө. Худлаа санагдаад байгаа юм даа. Харта. Ман тэгээд Гүй чи амьсгаа байна. потенциалтай байхгүй. Ууг нь би чинь бол амар болно ууг нь. Надаас илүү гоё болно. Ингэж таргууч. Гүү. Ерхий юм хэлбэрүүд нь сэжний чинь заагц магц мөр зүр 2-5 3-5 амар супер инспирэшн. Амар урам ордог. Ямар гоё юм бэ. Урлаа 20 явс. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, заалан 30. Шууд ч. Ёо. Би наадах чи түрүүн. Чи наа урлаа зүгчий зүгээр урдаан гэж штэ. Би наадах чи ингэж тоолоод 1 явс. 2 явс. 4. За зүгээр. За ёо штэ. Ёо юм за. Эй. 10. За 20 штэ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10. За нэг булчингаа чангал гинэ. Над ямар нэг булчин байх та. Сүү. Чи нэг санаж байна 3 сарын өмнө багийн гуруулаа нэг толны урд ингээ зогсоод за одоо ингээ яг гоё өөрчлөлтөө ингээ харъя гэж зургаад оруулчихсан аа. Тэрнээс хойш одоо чи ингээ 4-9. 2-2. Гайг л өгч тань ачаа. Чи зүгээр л дээ. Зүгээр яхаа гоё өөрчлөгдөөд өшөө гоё болчихвол гэж. Одоо яг энэ бичигдэж байгаа влогон дээр чиний талаар бас ярьсан байгаа. Яг наашаа ирж явах замдаа. Тэ өөрөө үзчихгүй тий. Хоёр зарим гоолтой ороогүй. Гоолтой орё. За сүүлийн 10-ыг хэлцүүлчих. Одоо Номокигийн хийж байгаа дасгал болохоор балансын дасгал. Шагаа чангална, жижиг булчингуудыг ажилуулна. Эмэгтэй хүн болохоор мэдээж хөнгөн жингээр хийж байгаа. Гэхдээ Номокигийн хувьд бол хамаагүй ер нь фитнесийн суурь сайтай. Өөрөө ер нь цаансаа тэм төвсөр төвчээр сайтай. Найзгаа магтахад бол За одоо болий. нөхөр нэрээд энэ тийм дээр. Нөхрөн шүү. Чагнаа бичдэг. Айсаагаараа хүний яриа чагнаад байлгүй. Хоёр талхаа өстэй тий багш. Хоёр талхаа тэгээ гойны уртлын булчин. Ань зүгээр Энэ хоёрын сет үү? тий. Өнөөдрийн бэлтгэл бол мөр гар явж байгаа шүү дээ. За зүгээр бэлтгэлээ жоохон дундуур нь хаппи байх гад зүгээр амарж байгаа хоорондоо бас нэг ч булчингаа хөгжүүлэе гэж бодоод. Окей. Энд динамик буюу булчин уртаа өөрчлөхгүйгээр хөлийг 90 градус сууж барьж байгаа. 90 градус. За нэг нь нийтийн төлөө, нийт нэгийнхэн төлөө. Тийм үү. За. Энд ингэ сууж байгаа хооронд за энд хоёр дахь нугдна. Өнөөдрийн үндсэн бэлтгэл буюу мөрөөгөө хоёр дахьтай явж байна. Үлмийн урагшаа шалнаас 30 см хэрэгтэй сална. Дагзаа наан, мөрөө наан, далаа наан, тохоогоо наан. За ингээд хоёр дахь булчин ямар нэгэн хөдөлгөөнгүйгээр 100 ажиллуулчихж байгаа гэсэн. За энд манай ярвах ингээ ярваага бариа байж байна. Дэшаар, урагшаар. Оо гоё. Ажаргалтай шүү. За одоо байраасаа. Энд бол физикэнд л хийж байна. Хоёр талд марг задарчв. Жижигэр явчаа. За. Ихсэн бол ихснээр эхлээл дуусах юм. Наа чи сүйд рүүгээс махиж байна. За. Сүйд рүү махиж байгаа шүү. За бүрээгээд өгөө. Амгандаа л хичээгээд ах шиг биш. За. За манай Чинзо бэлтгэлээ таслаж нэг нар баруунаас гарч ирлээ. Ёо ой маяглаад байгаарай. Хөөбай. Нэг олхон тоонд 30 тоонд л явж байгаа шүү. За 10 11 12 13 Ёо 13 явахгүй тоо буцаад хасагдаж болдсон шүү дээ. 13 14 15 яод ямар нэгэн байдлаар яод 15 16 Хөөбай
Баар хариуг аваад ийн нөгөө. За явш явш. Хоп. 20. За 10 хаа. 10 явахгүй. За 10. За. За 10 явш. За. За. Олон дүмөө харж шүү онгоо минь. Хоп. 1 яваад 2 3 4 Яа. Чи анхнаасаа өөрөө би энэгээр явж чаж үгснэж тиймээс. Энэ өөрөө гай авахгүй. Карма. Би одоо мангар 50 нэ заа. Чи анхнаасаа би тэрийг аав гэж чаж үгснэж байна. Чамд карма гэж юу гэдэг одоо үзүүлээ заа. Чи сая энд би хордоо игээд байгаа болохоор энэ мэдрэхгүй нэ тий? Яах вэ? Сэргээ. Найзруугаа харуус цацах юм. Юу усчлаа юу чиг. Яг үнтэй энэ чинь ингэсэн ч гэсэн чи орж байгаа тодорхой хэмжээ тий? Орж л байгаа. Жохон ч гэсэн. Үн Амар их цаатаа суус. амар болцсон. Йоо бисээ хараа. Ингээс усч яг энэ хоёрт л. Энд чи 3 Зэрвэлзээ л байна. Одоо 3 дахь. Заагаа. Карма гинэ. Карма гэж яг юу ах вэ? Карма гэж ямар юм бэ? За суугаараач. За эхлэнгүй биш үү сууч. Суугаараа чинь зөө. 90 градус шилсэн за. Хүлээ жоо шүү. За тэгээд доош. За. Хэд орчих. Нэг дуусч байгаа юм. Одоо 3. Зэрэгэд би бас хийштэй үе мэдж байгаа үз. Гэсэг. Бага бензинээр өгч. Гараа. Чанартай хандл яв шүү. Хөөбай. Чи бол хандл яв шүү. Хөөбай. Чанартай. Дөнгөж хийдв. 6 юу, 7 юу? За хэлтэй. Энэ 7 болоо биш үстэй. 18 л явчихад байна л та. За 12 хүрсэн бай. Одоо 12 шүү дээ. Хийгээч өө. Гараа. Оо маань явахгүй нөө тэгэл. Гараа. Явуулгаад. Гараа. Улаа ой. Яа босоод юм. Манай 10 дутуу шүү дээ. Одоо яваал нөө. Ямар вэ? Огшоо. Яртаа гэж би наач чартаар яж байгаа үстэй ааш. Ари сүүлдээ би гялцуулсан шүү. Би ч гэсэн чамаа хараг ялцуулсан шүү дээ. Яаш. Одоо чи орж иж 3 дахь. Дахиад 2 авах юм биш мэд чи. Цаг ялцууч. 10 кг-аар оо. 10 кг. Юу вэ? Я хүн сонсоход сүртээлтэй 10 кг. 10 ээлхий. Дундчлаар 4.5 кг байна уу? 10 их. Яа. За манайхаа 10 нийтдээ 20 элэг бариад авлаа. За. Болцсон хөл болцсон да. За. Явлаа. Хотон дааш нагараа. За 10хан. Би дотроо давхар тоолоод байна шүү дээ. Яаш. Дуусгүй. Амар удаа шаалцтай. Би ч одоо майлахгүй. За 4-р орч шууд хэлсэн. Ман тэгэл хамгийн шатах дурднараа л гэж. Яа, энэ өнөөдөр яг ингэж байна. Өнөөдөр яа хай санчаа нэг яа гэдэг шийдэггүй. Яа хоёр дахь ичгүй. Тэний дүү биш. Багш хоёр дахь хийгээгүй зүгээр нуруу хийсэн. Үгүй тэгтэй байгаа. Нуруу хийсэн маа номокки санаж байгаа. Тэгэхээр яашлаа ээж гацчих юм. Тэгээ ингээд тэнийхэр өвдөн. Яа, Шүш за одоо болно шүү дээ. Гэлцчихъя энэ зодгийн дүр. За явах уу. За явчих ш. Нэг. Ор. Стог гэлцүүлсэн шүү дээ.
Одоо чи ороо. Үгүй ээ. Яаж тоодод байгаа юм бэ наа? Өө чи сая 3 дахь одоо чи сүүлээ. Би энэ суугаа сүүлээ дөрөв. Нэг нь энд тасглаа гэж бас нөгөө юм байх юм тийм. Яадаг Агуу ярах. Манай бааш Google сайт юм шиг. Хүмүүсийг яаж ингэж мэдсэн цаар яргалгаа байна. Шинэ санаануудыг эргэлхийлж идэг. Тэ? Чат GPT-гээс асуугаад. За, гэлцууч. Зодгүй. Чи бас миний биелж байгаа зарцуулыг өстө оромжлохгүй л ах юм аа. Тэ. Үгүй чи өнөхөр явахгүй гавчууд яах. 16 хурдтаа. Арайс. Хаяа. Бодлаач тий. 2 3 4 5 6 7 9 Баярлалаа та бүхэндээ. Тэ явлаа. Манай хоёрын яргалуулалт үргэлжилсэн хэрэг. Хоёр бат булрах уу маргааш. Одоо гэж ийж шээ. Шууд хэвтрээд иглэв шүү дээ. Эйгээ чи амраад байгаа юм бэ? Удлаа яриа өдөө амраадах юм. Хэвтрээд иглэв багтай ахт. Байлтай энд намок яс яргалуулж байна. Найзуудаараа нэг багштай байхын давуу тал юм уу да тий? Тий зөв. Тэнийг очих гэж байхгүй шүү. Чин цагдаа тэнэг болно гэж. Өнөөдөр цайнастай тийм өтөр. За. Бидний бэлтгэл дууслаа. Гой хөгжилтэй бэлтгэл хийгээл дууслаа да. Чи энэ жоо жоо юу хийсэн бэ? Би хойны гадна хойны дотн үгс бас гадна мөр цээж нуруу бүтэн би яжсан биш үү? Бүтэн би яжсан биш. Дамдаа 30 минут. Би хоёр бол Чинзоо хоёр бол өнөөдөр 2-3 мөрний анх туртал хийсэн юм да. Өөрөөр хэлбэл өчигдөр бол би цээж хийсэн. За юм байна. Влог ин хүрээд дуустаа. Өсөж өглөө.